Та хеликобактериас айдгүй. Хүмүүсийн бактерийн тухай сонсоод шинжилгээ хийлгээд бактеритай гингүүт сандраад тэгээд ерөнхийдөө бол шууд ийм угаад эхэлдэг. Гэхдээ би танд бодит үннийг хэлье. Хеликобактери бол таны дайсан ерөөсөө ч биш. Та буруу андуу ойлгоод байна. За энийг тайлбарлая. За монголчуудын дунд ер нь бол дэлхийн нийт хүн амын 80% нь энэ бактерийн халдвартай гэдэг дундчаарга гаргачихсан. Зарим оронд мэдээж энэс илүү, зарим оронд болохоор бага байгаа. За монголчуудын хувьд бол нэг 75-аас 80% гэдэг байгаа. Энд чи үсэг өгөхээр за 4 хүн байлаа гэж үзэхэд 3 нь бол энэ бактерийн халдвартай тий. За 5 хүн байлаа гэхэд 4 нь халдвартай ч юм уу ийм байгаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүүлийн 40 жил юу гэж тунхаглаад биднийг одоо итгүүлчихэд байна вэ гэхээр хотоодны хавдрын 80% нь хеликобактерийн халдвараас болоод байна гэд биднэрт итгүүлээд тэгээд эндээ одоо бид нарыг ийм үү тий эмчилгээ хийлэг заавал энэ бактерийг устгах гэдэг ийм тархиугаалт явдаг. Гэхдээ энийг бүгдээр арай өөр өнцгөөс нь хараад үзье. За хэрвээ хүн амын ихэнх нь хеликобактерийн халдвартай юм бол тий 80% нь бактеритай юм бол хотоодны хавдартай хүмүүсийн 80% нь бактерийн халдвартай байх нь гарцаагүй шүү дээ. Энд чинь зүгээр л статистик. Энэ логикийг дагах нь гарцаагүй үр дүн. Тэгэхээр ихэнх хүн байдаг энэ бактери ихэнх өвчтөнд илэрх нь угаасаа л шалтгаан биш тохиолдлын давхцал яваад байгаа. За дараагийн баримт. Хеликобактерийг устгах гээд 3-аас 4 төрлийн эмийг уулгадаг тийм ээ. Гэтэл харамсалтай нь 2 хүн тутмын нэг нь л амжилттай одоо эдгэрэлт явдаг гэдэг байна. Ихэнх нь бактери одоо устгаж чаддаггүй. Тэгээд нөгөө идэгдсэн гэдэг байгаа бактеригүй болчихсон байгаа гэдэг байгаа хүмүүс эмчилгээ хийлгсэн ч гэсэндээ өмнө нь илэрж ирсэн зовиорууд нь хിവэрэл байгаад байдаг. Зарим нь бүр дорцсон байдалд ордог. Тэгэх юм бол энэ эмчилгээ муу юм уу? Өөрөөр хэлбэл танд бактери устгах нь чухал юм уу? Зовиороо алгуулах нь одоо чухал юм уу тийм ээ? Бас нэг сонирхолтой тийм ээ. Хеликобактеритэй хүмүүсийн ихэнх нь ерөөсөө ямар ч зовиоргүй байгаад байдаг. Тэгээд бактеритай мөртлөө зовиоргүй дурандлаа хотоод нь ирүүл байгаад байдаг. Яагаад? 12 сарын 2-нд бид нэр хотоод эмгүү ангайгээд дараагийнхаа нэгэн онлайн сургалтыг явуулах гэж байгаа бүртгэл нь эхэлчихсэн байгаа. Хэрвээ та сонирхож байх юм бол комент хэсгээр хотоод гэд бичих юм бол танд хэрэгтэй мэдээлэл хүргэнэ. Учир нь хеликобактери дангаараа ерөөсөө хотоодыг гэмтээж чаддаггүй. Хотоодыг хавдар болгох байтугай энгийн хотоодны өрсөлдөгч үүсгэх хүч нь хүрдэггүй. Энэ бактери яг сэг зэмээр хоолдог махчин шуутай ерөнхийдөө төстэй. Махчин шуу яадаг үлээ өөрөө амьтны амийг хороодоггүй те амьтныг алдаггүй харин өгсөн амьтнаар хоолдог. Хеликобактери ч гэсэн яг адилхан. Эрүүл хотоодтой байх юм бол тэр хүнтэй хамт хэдэн 10 жилээр чимээг өхөн хамт амьдрал яваад байна. Одоо хотоодонд ямар ч хал балахгүй явдаг. Харин тодорхой шалтгаануудаас болоод хотоод өрөвсөд салт нь хэрвээ гэмтчих юм бол харин тэр үед хеликобактери сэг зэмээр одоо хоололдог шуу шиг бидний гэмтсэн байгаа тэр салт бүрхүүл дээр илүү байдлыг одоо ноцтой болгож өрөвсүүлж тийм ээ тэр гэмтлийг нь идэвхжүүлээд байдлыг боломжтой дордуулдаг. Тэгэхээр жинхэнэ дайсан нь өөрөө хеликобактери биш. Харин таны хотоодыг гэмтээгээд байгаа тэр өрөвсүүл цочроод байгаа тэр хүчин зүйлс болон таны өөрийн хотоодны гэмтсэн орчноос болоод байгаа. Тэгэхээр би нэг жаахан түүх бас нэмээд ярьчээ. Тэгэхээр хеликобактери хүний хотоодонд амьдардаг гэдгийг анх илрүүлсэн нь ердөө 1980 оны ихэр штэ. Тэгэхээр яг ерөнхийдөө бол нэг 40-од жилийн өмнө л илрүүлсэн. Гэхдээ археологийн болон генетикийн олон судалгаагаар энэ бактери 60,000-аас 100,000 жилийн өмнө хүн төрөлхтөнтэй хамт оршин тогтнож ирсэн хамгийн одоо эртний ерөнхийдөө нянгуудын нэг юм гэдэг нь батлагдсан. Тэгэхээр орчин үеийн хүн гэж үзээд байгаа Homo sapiens анх Африкаас бусад твүүд рүү ингээд нүүдлээ дэлхийд даяараа тарахтаа энэ бактерийг өөртөөгөө хамт аваад явсан. Тэгэхээр энийг нь яаж мэддэг вэ гэхээр Африкаас олдсон 100,000 жилийн настай хүний яснаас хеликобактерийн ДНК илэрсэн байдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө бид нартай хамт амьдарч ирсэн юм байна. Цаашдаа ч хамт амьдрах юм байна. Тэгэхээр нэг сонин зүйл тодорхойлж ирж байгааз. Хэрвээ энэ бактери хотоодны хавдрын гол шалтгаан байсан юм бол хүн төрөлхтөн одоо ер нь бүгдээрээ устдах юм биш үү? Саяараа мянгаараа хотоодны хавдраар үхээд байглаас бид нар устдаад өгөө болчих байсан юм биш үү? Тэгэхээр энэ эртний тэгээд уг нь бол ямар ч гэмгүй тийм ээ. Ийм микробыг нянг тийм ээ хин ягаад ийм алуурчин болгоод өөрөөр хэлбэл таны хотоодыг гэмтээдэг, хавдар үүсгдэг болгоод хоёрхчихва. Тэгэхээр хеликобактери өөрөө л биш. Харин тэр хотоодны орчин тэгээ хамгийн гол нь та өөрөө энэ орчныг нь өөрчлөөд
Өөрөө энэ хотоодоо гэмтээснээс болоод хеликобактер чинь сэгзэм дээр хоолж байгаа тас шуушиг таны хотоодыг улам дордуулаад гэмтээж байгаа. Тэгэхээр хотоодыг гэмтээдэг, юу гэмтээдэг талаар, хотоодны орчны талаар мэдээж авъя гэвэл дараагийн зөвлгөөнүүдийг сонсороо бид энэ талаар ерөнхийдөө бас хэд хэдэн зөвлөгөө хүргэе гэж бодож байна. За тэгээд мэдээж тэр үүсэт байгаа орчныг хэвэн болгох, хотоодыг өрөвсүүлж гэмтээж салтыг нь цочроогоод гэмтээгээд байгааг засчих юм бол эргээд энэ бактери аюулгүй болно шүү дээ. Идэхгүй болно. Тэгэхээр тэрний тулд юу хэрэгтэй гэхээр та тодорхой юм эрүүл мэндийн мэдлэгтэй болох хэрэгтэй. Тэгэхээр тань зориулаад бид нар 4 өдрийн сургалтыг зарлаж байна. Тэгэхээр энэ сургалтанд хийн суух вэ гэхээр хеликобактерийн халдвартай хүмүүс. За хотоодны өрөвсөлтэй, архаг өрөвсөлтэй, хотоодны хатан гаршилтай, цаашлаад гэзний эдийн солигдол, эсийн гажигшилтай. За хотоодны хавдартай хүмүүс ч гэсэндээ ерөнхийдөө эмчилгээнийхаа дараа нөхөн сэргийх эмчилгээ хийхэд ямар юмыг хэрэглэх ёстой вэ гэдгээ мэдэх гэж орж ирж болно. Тэгэхээр бүртгэл нь явагдаж байгаа. За одоо өнөөдөр 21 гэдэг чинь бид нэр 23 хүртэл 20% хөнгөлөлттэй үнээр бүртгэлээ явуулаад тэгээ 24-өөс эхлээд үндсэн үн рүүгээ орон таамжаад бүртгэлээрэй. За ингээд удахгүй дараагийнхаа бичлэгээр маргааш уулзцгаая. Хотоод гисэ тэрэн дотроо хотоодоо эмгүү хандгаацгаая.